байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Түүх нийгмийн ухааны багш инх мэнд байна. За өнөөдөр та бүхэндээ багш нь 11 дугаар ангийн соёл бүлэг сэдвийн соёлын адилсал гэдэг сэдвээр хичээлээ заахаар бэлдсэн байна. Та бүхэн анхаарлаа хандуулно. Соёл нь хүний үйл ажиллагааны үр дүн гэдэг утгаараа тухайн соёлыг тээгч бас бүтээгчээсээ ангид байх юм уу тийм ямар нэг боломж бол байхгүй. Тэгэхээр соёл өөрөө бүтээгчтэй, түүнийг тээж явдаг тээгчтэй байх нь бол зүйс нэрэг. За даяаршлын үед оршин тогтнох чадварын хувьд хамгийн тогтвортой, хамгийн найдвартай тээгчд бол угсаатан гэдгийг одоо судлаачид тэмдэглэдэг. Угсаатныг бол бид нэр өмнөх 10 дугаар ангитайхаа угсаатны зүй болон одоо энэ хичээлүүдээр бас судалсан байгаа. Тэгэхээр яг энэ угсаатан гэдэг энэ бүлэгт одоо энэ тодорхойлолтод байх энэ хүмүүст соёлын одоо хамгийн тийм найдвартай тээгчд, бүтээгчд байдаг юм байна гэсэн ийм дүгнэлт нүрээд байгаа юм байна. За угсаатан бүхэнд соёл нь эрхчлөөт байдлын баталгаа болж байдаг. Тэгэхээр тухайн угсаатан өөрөө соёлтой байна гэдэг нь хэр их эрхчлөөтэй байна гэдгийг баталгаа байна гэсэн үг. За соёлын өвөрмөц байдал нь тухайн угсаатны бүлгийн гишүүдийг нэгтгэж тэр хэмжээгээр бусад угсаатны бүлгээс ялгарах нэг үндэс суурь нь болж байт юм байна. За энэ бүгд нийлээд тухайн угсаатны бүлгийн гишүүдийг нэгтгэж тэр хэмжээгээр бусад угсаатны бүлгээс ялгарах үндэс суурь болж байдаг. Тэгэхээр нэг бүлэг нөгөө бүлгээс юм угсаатнаас ялгарах гол ялгаа эсвэл ижилхэн байх зүйл нь бол өөрөө соёлын одоо энэ үйлдвэрлэл тээгчээсээ хамаатай байдаг юм байна. За ерөнхийдөө бол соёлын адилслал гэдэг нь эхлээд өөрийн соёлыг өөрт нь өгсөн зүйл мэтээр ойлгож эхэлдэг. За гагцхүү ингээд өөр соёлын төлөөлөлтөд уулзах үед соёлын харилцааны үр дүнд, харьцуулалтын үр дүнд өөрийн соёлын онцлогийг мэдэрч бас өөрийнхөөсөө өөр амьдралын хэв маяг, үзэл төсөөлөл, үнэлэмж, зан төлөвийн хэм хэмжээг байдаг гэдгийг ойлгож эхэлдэг. За энэ байдлыг бол ерөнхийд нь соёл судлалд бол соёлын адилсал гэсэн ойлголтоор илэрхийлдэг. За ингээд 1970-аад оны 2 дугаар хагасаас адилслалын тухай ойлголт нийгэм хүмүүнлэгийн ухаанд ингэж хэрэглэгдэж эхэлсэн. За манай судлаачид бол соёлын адилсал гэх нэр томьёог бас арай өөрөөр буюу соёлын ижилсэл, соёлын өөрийншил, соёлын үр төрх гэх мэтчлэнгээр ингээд янз бүрээр нэрлэдэг болоод байна. Тэгэхээр угсаатнаас үүдээд соёлын одоо шинэ нэр томьёо гарч иж байгаа нь бол соёлын адилсал гэх нэр томьёо гарч ирдэг. Ард түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, үнэт зүйл, хэл, үнэлэмжийн баримжааллыг ухаарч ойлгох, тэрхүү соёлын байр сууриас өөрийгөө ойлгох, тэрхүү соёлыг тээгч гэдэг ухаарах байдлыг ерөнхийд нь соёлын адилсал буюу соёлыг тээгч юм а гэдгээ өөртөө мэдэрдэг гэсэн үг. За соёлын адилсал гэдэг нь ард түмэн өөрийн соёлын дахин үл давтагдах хосгүй шинж онцлогийг ойлгож, түүний төлөөлөл байхын утга учирыг мэдж, өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх өргөн боломжийг олж харна гэсэн үг юм байна. Соёлын адилсал гэдэг ойлголтыг ингээд яриад цааш нь явах юм бол соёлын дархлаа хэмээх ойлголттой бас. Соёлын дархлаа хэмээх ойлголтын гол утга санаа нь бусдын соёлд үл автагдах, үнэт зүйлсээ хадгалж үлдэх асуудал юм а гэж үзэж болно. Соёлын дархлааг тухайн үндэстэн угсаатны амьдралын итгэл үнэмшил болсон үзэл санаа, итгэл үнэмшлэр ерөөдөө тодорхойлогдож болдог байх нэ. За соёлын дархлаа гэдгийг өөрөөр хэлэх юм бол аливаа бие махбод оршин тогтноход дархлаа одоо шийдвэрлэх үүрэгтэй байдгийн адилаар соёлд бас хамгаалалт хэрэгтэй байдаг. Соёл бүрт өөрийн гэсэн одоо үнэт зүйл. За үнэт зүйл гэдэг нь хэл, зан заншил, ёс заншил гэх мэт одоо олон зүйл байж болно. Үнэт зүйл байдаг гэж үзвэл энэхүү үнэт чанараа хадгалах чадвар нь өөрөө соёлын дархлаа юм а гэж үздэг. За янз бүрийн үнэлэмжийг эсрэгцүүлж харьцуулсны үндсэн дээр тухайн хүнд өөрийгөө соёлын төлөөлөл болохын үед мэдрэх, үнэт зүйлээ хадгалах, хамгаалах, эрхэмлэх үүргийн талаар мэдрэмж төсөөлөл, мэдлэг ухаан төлөвшөж эхэлдэг. Энэ мэддэг ухаан бол өөрөө тухайн хүний одоо тухайн тээгчийн дотор болж байгаа соёлын дархлааг ерөөдөө харуулж байна гэсэн үг байна нэ. За соёлын дархлаа гэдэг ойлголтын яг өөрийнх нь үндсэн тодорхойлолт бол
соёлын өөрийн үнэт зүйлсээ хамгаалж, орчин тогтнолоо бэхжүүлэн баталгаажуулах чадварыг илнэ. Өөрөөр хэлэх юм бол тухайн соёлын зүгээс соёлынх нь өвөрмөц байдал болон бусдаас ялгаран онцгойрох хэв маягт гадны нөлөө орж өөрчлөгдөх, соёлын тулгаралтаар устгах оролдлого гарах тохиолдол бүрт хариу үзүүлэх чадварыг илнэ гэж ингэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр соёлын дархлаа илүү хаана ажиглагддаг вэ гэхээр бид нэр өмнөх хичээлд ярьсан соёл одоо өөрчлөгдөх хэд хэдэн одоо шинж байдаг. Соёлын солилцоо, соёлын тулгалт, соёлын даяаршил гэдэг олон одоо зүйлүүд байдаг. Үүний нэг нь болох нь соёлын тулгалт бол энэ остох оролдлогыг явуулахад их чухал нөлөө үзүүлдэг байна. Хамгийн сүүлд одоо бидний сайн мэдж байгаагаар өвөр Монголд монгол бичгээр хичээл заахыг хоригдсан байдаг. Энэ бол өөрөө соёлын одоо тулгалт би хийж гин гэсэн одоо энэ үзэгдэл бол ажиглагдж байгаа байна. За тэгэхээр ерөнхийдөө соёлын адилсал болон дархлаа хэмээх ойлголтын талаар ярьсных. Соёлын дархлаа хүчтэй байгаа бол соёлын адилсал үнэт зүйлс нь одоо баталгаажна. Харин дархлаа нь сул байгаа тохиолдолд соёл бол устдаж үгүй болж сүрхэд үрдэг ийм аюултай. Тэгэхээр ямар ч соёл бол өөрийгөө авч явах тэр одоо шалгаралд дасан зохицох, түүнийг даван туулах юм чадвар буюу дархлаатай байх нь хамгийн чухал байдаг байна. За хүн төрөлхтний соёлыг бол ерөнхийд нь нүүдлийн соёл болон суурьшмал соёл гэж ангилж болно. Энэ бол ер нь хамгийн ерөнхий ойлголт. Манайх бол соёлын нүүдэлчин шинжийг төлөөлж өнөөг хүртэл одоо сонгодог утгаараа хадгалагдсаар яваа Төв Азийн цээжинд байх энэ одоо нүүдэлчин соёл бол өнөөдрийн хүртэл цэвэр ариунаар хадгалагдсаар байна гэж хэлж болно. Тэгэхээр энэ бол одоо бидний дархлаа. Энийг бол бид нэр хайрлаж, хамгаалж, түүгээр бахархаж, түүнийг одоо түгээн дэлгэрүүлж, өөрсдөө биедээ эзэмшиж, тээгч болж үлдэх нь соёл, Монгол соёл мөхөж үгүй болох, алга болох энэ байдлаас өөрийгөө хамгаалах хамгийн том хүчин зүйл байх нэ. За соёлын дархлаа гэдэг зүйлийн утга учир нь бол дараах энэ хэдэн асуултанд хариулагдж байгаа байдлаас ер нь харж болно. Нэгдүгээрт улс үндэстэн бүрийн өөрийн соёлыг эрхмэлдгийн учир юунд орчих вэ гэдэг асуулт байна. Энд бол эхлээд үндэстнийг бусдаас ялгах гол шинж нь учраас, ард түмний бахархал, омогшил, хүч учраас, үндэсний эв нэгдлийн үндэс учраас, үндэсний тусгаар тогтнолын баталгаа учраас гэсэн ийм одоо дөрвөн үндсэн зүйлээр бол хариулагдж болж байх жишээ. Тэгвэл дараагийнх нь улс үндэстэн бүр өөрийн соёлыг хадгалж үлдэхийн тулд яах ёстой вэ? Энэ асуултын жишээ нь 90 цагийнхаа түүхэн хандлага өөрчлөгдөж байгаа гадаад орчиндөө зохих хэмжээ хязгаарын дотор шинжлэгдэж байх. Нөгөөх нь бол өөрийг нь бусад соёлоос ялгаж буй язгуур ба уламжлалт чанараа хадгалж хамгаалахад зориулагддаг байна. Гуравдугаарт асуулт нь бол соёлын дархлаа сулардаг гол шалтгаан юу вэ гэхээр бусдын соёлыг хуулбарлан дуурайх хувьд л нөгөөх нь өөрийн соёлын зүгээс соёлын тулгалт хийх. Өөр соёлын зүгээс тулгалт хийх үйл явцд бол соёлын дархлаа суларч эхэлдэг байна. Тэгэхээр бидний зүгээс бол одоогийн байдлаар бусдын соёлыг хуулбарлан дуурайх одоо байдал бол зарим нэг үйлдэлүүд дээр бол маш тод сайхан ажиглагдж байгаа. Энэ зүйлүүдийг бол бид нэр цэвэр ариунаар нь хадгалах ёстой гэдэг ухамсар үзлийг бол бид нэр өөртөө шингэх хэрэгтэй. Өөр соёлын зүгээс бол биднэрт одоогийн байдлаар Монгол соёл, Монголын нүүдэлчин ахуй соёлыг бол устгах тал дээр янз бүрийн тулгалт гэх зүйл алга байна. Тэгэхээр биднээс одоо өөрсдөөс мань шалтгаалж бидний яг үндсэн язгуурын соёл цааш нь өвлөгдөн үлдэхгүй эсвэл устан халга болох уу гэдэг маань шалтгаалга байх нэ. За ингээд багш өнөөдөр соёлын дархлаа болон соёлын адилсал гэх сэдвэр хичээлийг одоо та бүхэнд ойлгомжтой байдлаар заахыг хичээлээ. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай хүүхдүүдээ.